Нийслэлийн ерхий боловсролын 29-р сургууль нь анх 1964 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүргээс сонсгол хэл ярианы онцлог хэрэгцээтэй хүүхдүүдийг элсүүлдэг үндэсний хэмжээний сургууль юм. Одоогоор тус сургууль хичээлийн 1 байр, эмэгтэй эрэгтэй хүүхдийн 2 дотор байранд нийт 250 суралцагчдад тэдний онцлог хэрэгцээнд тохирсон арга зүйгээр сургалтын үйл ажиллагаа болон хөгжүүлэх үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулж байна. Нарийн мэргэжлийн засан сайжруулах гол хичээл нь хэл заслын хичээл юм. Энэ хичээлийн зорилго нь авиан буруу үйлчлэгийг засан сайжруулах, хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд оршино. Сонсголын бишрэлтэй хүүхдийг хэл ярианд бэлдэх хамгийн чухал ихний алхам бол бэлтгэл үеийн 3 дасгалыг тогтмол зөв хийж хэвшүүлэх юм. Дасгалыг хийхдээ хүүхэд бүрийн онцлог тохиолон хэрэглэгдэхүүнээр сонгон нэглэгдэх. Дараагийн гол алхам бол авиа тавих үйл ажиллагаа бөгөөд багш сурагчийг даган дуурайлах болон зориудын аргыг янз бүрийн хэрэгслээс сонгон ашиглаж авиаг хилүүлж хэвшүүлж сургах алхам юм. Үүний дараа авиаг зөвшөөрүүлэх, үгэнд хэвшүүлэх үйл ажиллагааг чанартай олон давтамжтай хэлхсний үр дүндээ тулгуурлан авианы хэрэглээний алхам руу шилжиж авиаг хэл яриандаа хэрэглэх, хэвшүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу ганцаарчсан хэлбэрээр зохион байгуулдаг. Сонсголын бишрэлтэй хүүхдэд дотоод сонсгол, мэдрэмжээ хөгжүүлэх, хөдөлгөөний эвсэлтэй болох, илэрхийллийн арга барил эзэмшигт нь дэмжлэг үзүүлэх, мөн бие биелдэр авьяас гоо сайхны мэдрэмжээ хөгжүүлэх зорилгоор ритм буюу айзан хөдөлгөөн дасгал хичээлийг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулдаг. Мөн ритмийн хичээлээр сурагчид бусадтай нээлттэй харилцах, урлаг соёлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг чадруудад суралцахад дэмжлэг болно. Сонсголын бишрэлтэй хүүхэд нь хөгжмийн өнгө айсыг хараагаар болон хөвтгөөгөр ойлгож мэдэрдэг учраас хараан дээр суурилсан сонирхол татгаж хөгжмийн зэмсэг болон хэмнэл тод мэдрэгдэхүйц хэрэглэгдэхүүнүүдийг түлхүү ашигладаг. Сонсголын бишрэлтэй хүний харилцааны гол хэрэгсэл нь дохионы хэл бөгөөд сурах үйл явц нь хараагаараа хүлээн авч даган дуурайх болон дохио зангааг өөр бусад хөдөлгөөн үйлдэлээс ялган харж ойлгож илэрхийлж байдаг. Монгол дохионы хэлний хичээлээр хэлний 5 бүрдүүлбэрийн талаар болон түүнийг зөв тод илэрхийлж хэвшихэд суралцдаг. Уг 5 бүрдүүлбэрт гарын хэлбэр, байрлал, хөдөлгөөн, алганы байрлал, үгэн бус илэрхийлэл багтана. Дохионы хэлний 5 бүрдүүлбэрүүд хамтдаа зөв байрлал, хөдөлгөөнөөр илэрхийлэгдснээр үгийн утга зөв, ойлгомжтой, тодорхой илэрхийлэгдэнэ.